За өнгөрсөн зуун бид нэр аялалд гарахаас өмнө аялалд хэрхэн бэлтэх вэ, машина хэрхэн тоноглох вэ гэдэг 3 дугаарыг цувралаар гаргаж ирсэн. За өнөөдөр болвол тэр тоноглолоо, тэр багаж хэрэгслүүдээс маань биднэрт аяллаа хугацаанд хамгийн таалагдсан 5 тоноглол багажийг та бүхэнд хүргэх гэсэн юм аа. Өнгөрсөн 7-8 дугаар сард бид нэр нийтдээ 2 удаагийн аяллаар нийтдээ 6000 гаруй километр Аранга, Өрхөнга, Хөвсгөл, Булган аймагуудын нутгаар аялсан байлээ. За тэгээд ингэж явхад болвол за бид тэр нөгөө аялалдаа бас бэлтгэлтэй байсан болохоор тэр бэлтгэл маань бас бидрийг аварч гарсан хэд удаагийн тохиолдол бол гарч ирсэн. Тэгэхээр бас энэ талаар бас та бүхэнтэй хуваалцах. Хэрвээ та бүхэн анх удаа манаас уухт орж ирж байгаа бол за Nomad Runner гэдэг болохоор гэр бүлээрээ аялдаг, аяллахын талаар бид ингээд видео контент бэлтгэдэг гэр бүл байгаа. За мөн аялалд оффроуд болон overlanding аялалд машина болон өөртөө хэрхэн бэлтэх вэ? За бартаа саадыг хэрхэн яаж давах вэ гэдэг өөрсдийнхөө дадлага туршлага хоригдлуулсан мэдлгүүдэд та бүхэнд хуваалцаж зорж байгаа ийм сувг байгаамаа. За тэгээ хэрвээ та бүхэн манайхыг дагаж амжаагүй бол subscribe хийхээ битгий мартаарай. За ингээд топ 5-ын шагсаалтанд орцгоё. За жигсаалтын маань тавт болвол soft shackle гэдэг тийм уян холбоос, дадлахын уян холбоос орж байгаа. За бид нар бол аялалд гарахдаа бас манай видео үзсэн бол Maxtrax гэх брендийн core shackle-ыг бас авч явсан. За дадлахын уян холбоос маань ямар ач холбогдолтой юм бэ? Нөгөө бидний өмнө ашиглаж байсан төмөр холбоос, төмөр shackle-аас юугаараа даваад боломжсол талтай байсан бэ гэхээр за хамгийн нэгдүгürt бол энэ маань өөрөө хөнгөн авсаархан хэрэглэхэд хамаагүй хялбар болгож өгсөн. За төмөр shackle-ыг хэрэглэж явах үед бол за тэр маань бас нэг хэцүү юм маань хэрвээ тасарсан тохиолдолд илүү аюул учруулах магадлалтай. За энэ уян холбоосны хувьд бол тасарсан тохиолдолд аюул учруулах нь эрсдэл нь бага гэж үзэж байгаа. За дээрэс нь яг аяллаа хувьд хэрвээ та манай видеог үзсэн бол яг тэр шавар цууссан үед татлахын 3 холбоосны үзүүрийг ингээд холбогдож байгаа үед энэ холбоосоор холбоход хамаагүй хялбар амар байснараа бас даваа тал болж исэн. За бид нар бол цаашдаа энийг бас дахиад нэмээд бас өөрсдийнхөө recovery kit-д нэмье гэсэн бас бодолтой байгаа. За энэ бид нар ягаад заавал Maxtrax гэж онцолж хэлээд байгаа юм бэ гэхээр зөвхөн Maxtrax гэлтгүй яг брендийн ийм уян холбоос татлахын холбоосуудыг те харах юм бол яг юмчээ ингээд ийм албан ёсны ийм сертификат гэх юм уу яг туршилтаар батлагдсан юунуудыг бичиж өгсөн, үзүүлэлтүүдийг бичиж өгсөн байдаг. За одоо энэ жил яг 14,000 тонн даацсан дээр яг тасрах ийм юутай гэдгийг оруулж өгсөн. За хэрвээ хямдхан одоо найдвартай биш юмнууд дээр бол энэ мэдээллүүд байхгүйгаас болоод за тэр нь таны машиныг татаж гүйцэх үгүй гэдгийг мэдхгүйгээр хэрэглэхэд эрсдэл дагуулна гэсэн үг. За тэгээ үзэгч аялагч нартай бас ийм soft shackle-ыг бас өөрсдийнхөө recovery kit аваад явах юм бол хэрэгтэй юм байна шүү гэж зүйлээ. За жигсаалтынхаа дөрөвт бол бид нар Winch буюу Libotic те. За бид нар Winch Mongolia гэдэг компаниас энэ Best Sports гэх брендийн Winch-ийг худалдаж авсан. Үнийн хувьд харьцангуй боломжийн үнэтэй. За тэгээ хүчин чадал ч гэсэн өндөр 13,500 паундыг татах чадaltaй ийм Winch Libotic-ыг худалдаж авсан. За тэгээд яг бид нар шиг ганцаараа аялж байгаа, шавар устай газраар аялж байгаа үед бол яг энэ Winch маань бол яг амь аврах те. Эрсдлээс ингээ гарахад тусалсан ийм найдвартай юм байсан. За энэ Winch-ний хувьд бол Winch Mongolia-гийн залууч гэсэн өөрөө хэлжсэн яг хөвөх үед жоохон хатуу байдаг шүү гэсэн. Тэр бол яг мэдрэгжлээ. Ганц сул тал гэвэл тэрийг хэлэх бах. Яг олон дахин хөвөөд татаад ингээ явж явах үед бол сүулдэ бас жоохон ядармаар санагдсан. Бусдаар бол энэ ямар ч асуудал дагуулаагүй. Бидрийг бол шавар уснаас гаргаад маш сайн нөлөөсөн юм ач холбогдолтой бүтээгдэхүүн байлаа. Тэгэхээр бас ганцаархан аялах байгаа. За группээр аялж исэн ч гэсэн айл нэг нь ядаж Winchтэй байхаг бол аялагч нартай зөвлөж чинь заасан манай аялагч нар бас мэдж байгаа. За тэгээ Best Sport-ыг сонгосон бас нэг шалтгаан юу вэ гэхээр яг энэ бол Winch Mongolia-гаас өөрсдөө альбиасаар оруулж ирдэг. Тэгээд хятад дах үйлдвэртэй нь өөрсдөө гэрээтэй байдаг болох тэр сэлбэг нь эвдэрлээ гэхэд сэлбийг нь тус бүрчлэн жижигээр нь хангаж өгөх боломжтой, засварлах боломжтой гэдгээр нь бол энэ Winch-ийг сонгосон байгаа. Top 5 жигсаалтын маань 3-т бол air compressor буюу дугуй хэлэгчийг оруулж байна. Энэ бол аялагч нарт зайлшгүй байх ёстой багш нь тэрнийг гэж үзэж байгаа. Бидний хувьд бол air compressor Offroad Mongolia гэдэг ярмт байрлах докторийн авцуулжны салбараас худалдаж авсан. За яг TGM-ийн энэ air compressor сонгосон шалтгаан нь юу вэ гэхээр за яг энэ төрлийн өвчин чадал өндөртэй юм дугуй хэлэгч нарт дундаа бол үнийн хувьд боломжийн санагдсан. За дээрэс нь яг ийм өндөр хүчин чадалтай air compressor-уудын хувьд бол аккумулятороос
тогоо авдаг. За энэ нөгөө аюулгүй найдвартай ажиллахандаа бас нэмэр болтгоо гэсэн. Ягаад би нэг дахид их яриад байгаа юм бэ гэхээр бид нар аялалд гарахтаа бол маш их хэмжээний ачаатай тий даацын өндөртэй машинтай явж идэг. Энэ үед нөгөө дугуй хийлэгч нараас өндөр ачаалдах үе гардаг. Тэгвэл энэ компрессорын хувьд бол тэр ачаатай байхыг үл хайхран тий дугуйг хүссэн хэмжээнд нь хийлж чадчихснараа бас давуу тал болсон. Өнгөрсөн жил бидний аялж явхад бол авч явсан компрессор маань бас яг ачаатай үед машиныг ингээд дугуйг нь хийлж чадахгүйгээс олж бас яг дугуй хийгээ хүссэн хэмжээндээ тааруулж чадахгүй үе гарч ирсэн бас хэцүү санагдчихсан бол энэ жил бол тийм асуудал гарсангүй. За тэгээ мэдээж бүтээгдэхүүн дээр бас сөрөг ч юм уу өөлмөр юмнууд бол бас дуртай явж байгаа. Энэ бүтээгдэхүүний хувьд жоохон хааллалт бол байгаа. Жижиг биеийн дээр бас өндөр хүчин чадал гарч байгаа учраас энэ моторын хэсэг, за энэ хушууны хэсэг бол жаахан хална. Гэхдээ бэлэттэй явж байгаа үед бол асуудал болохгүй. За нөгөөд нэг асуудал надад юу санагдсан бэ гэхээр энэ хушуу бас ингээд авч тайлах юм дээр бол ажиллагаа нь жоохон төвөгтэй санагдчихсан. Энээс бас илүү амархан хушуу бас аваад хэрэглүүл амар юм уу гэж санагдсан. Гэхдээ энэ бол air compressor-тэй заавал асуудал өгөх юм биш. Өөрт нь дагаад ирж байгаа юм учраас нэг талаараа давуу тал болж байгаа. Яг хөө энийг нь хэрэглэн дээр жоохон өөлж магадгүй. Гэхдээ энийг ямар ч асуудалгүй эндээс нь салгаад хоолойг нь солиод өөрийнхөө хүссэн хоолойг тавих боломжтой учраас нөгөө талаараа бас давуу тал болно гэж бодож байна. Одоо топ 1-2-т орсон багаж тоноглолын хувьд бол биднэрт маш өндөр сэтгэл үлдээсэн ийм тоноглолууд байгаа. Гэхдээ үүнийг ярихаас өмнө бас та бүхэнд бас хэлхэн зүйтэй байх. Өнөөдөр ярьж байгаа энэ топ 5 жагсаалтанд орсон бараа бүтээгдэхүүний талаар бол ямар нэгэн байдлаар төлбөрт мэдээллийг хүргээгүй. Эднийг бид нэр өөрсдөө өнгөрсөн аялын хугацаанд хэрэгэлсэн энэ тоноглолууд, энэ багажнуудын талаар бас өөрсдийн туршлага мөн биднэртэй адилхан аялах дуртай хүмүүст бас хэрэгтэй болов уу гэж бодсон мэдээлэл хүргэх зорилготойгоор энэ контентыг бэлтгэж байгаа гэдгийг бас хэлэх гэсэн. Гэхдээ өнөөдрийн контентыг бас дэмжиж ивент тэгсэн байгууллага байгаа. Энэ бол Pit Авто Центр. Намрын тосны үйлчлэгээ яг энэ урт аяллаа дараа зайлшгүй шаардлагатай энэ тосны үйлчлэгээ бас биднэрт санал болгож бас биднийг урамшуулж бидний ажил бидний энэ контентыг дэмжиж байгаа Pit Авто Центр талархаж ирхэлээ. Тэгээд тэдний талаар мэдээлэл хүргье. За бид Pit Авто Центрийн өгөөмөр засгийн хажууд байрлах салбарт ирсэн байна. За Pit Авто Центр нь энд мөн Улаанбаатар хотод бол 32-ын тойргийн хажууд басны салбар байдаг. За өмнөх бас манай видеон дээрс харж байсан бол бид бас энэ салбарт ирж бас обуудаа сонгож амарчина хийлгэжсэн санаж байгаа. За өнөөдрийн энд ирсэн нь болох тэр мотор хороопныхон тосыг солихоор ирчихсэн байгаа. За Pit Авто Центрийн хувьд бол Нидерландын MPM брендийн тослохоо автохимийн бодисууд те машин таарах энэ бүтээгдэхүүнийг оруулж ирж борлуулж үйлчлэгээ үзүүлдэг. За энэс дээр нэг жоохон тайлбар өгье. За яг бичлэг хийж явах үед маань миний хоолоо өвчгсөн байсан болох тэр бас жоохон сонирхолтой байгаа. За дээрэс нь нэг хэлэх гэсэн юм нь юу гэхээр машин ямар ч ганган тоноглолтой байж болно. Гэхдээ машины амин чухал үзүүлэлт нь юу вэ гэхээр мотор хороп. Тэгэхээр мотор хоропны аюулгүй эвдэрлэхүй үйл ажиллагаа бол хамгийн чухал үзүүлэлт байдаг. За үүнд нөлөөлөх хамгийн нэгдүгээр үзүүлэлт нь юу вэ гэхээр тос. Тэгэхээр сайн чанарын тос хэрэглэх. За тэгээд тэр тостой тогтмол үйлчлэгийг хийж явах юм бол ялангуяа Toyota-гийн мотор бол насан туршийн хэрэглээ болж чаддаг гэдгээр онцлогтой. За үүнээс гадна бас нэг тосон дээр чухал үзүүлэлт нь юу вэ гэхээр хэрэглээд байгаа синтетик тос гэж ярьдаг. Нөгөө минерал тос гэдэг чинь. За синтетик тос гэдэг байгаа маань ямар ч үтэй вэ гэхээр ультра аргагаж авсан төсөө эхэлж байгаа. Тэр ультра аргагаж авч байгаа зорилго нь юу вэ гэхээр илүү нарийн ширхэгтэй, туслах чанар өндөртэй, голомтгой чанар нь илүү сайн. Тэгэхээр нөө моторын илэгдэлт хамгийн одоо багаар нөлөөлдөг юм. Тэр моторыг үйл ажиллагааг нь хангаж өгөхөд хамгийн сайн төсөө илэрхийлж байгаа. За тэгвэл хагас синтетик юм уу минерал тос ямар ялгаатай гэдэг вэ гэхээр эрдэс ихтэй учраас моторын илэгдэлт шууд нөлөөлөх ийм бас эрсдлийг бий болгодог. Тэгэхээр аль болох бүтэн синтетик за бүр энэ MPM тос дээр ярьж байгаа премиум синтетик тосыг хэрэглэх нь бол таны моторыг бол урт настай эрүүл үйл ажиллагаатай явахад бол зайлшгүй нөлөөлдөг юм хүчин зүйл байгаа. За тэгэхээр та бас өөрийнхөө машины марк тэгээд дүн зориулсан яг тухайн үйлдвэрлэгчээс гаргаж өгсөн стандартын дагуу бас таны тос чинь бас нийцж гин үгүй тийг сайн шалгаж үзээрэй. За яг MPM брендийн тосны хувьд бол яг машины марк бүр зориулсан тэр тосныхын стандартыг хангаж өгсөн сонголтуудыг бүгднийг гаргаж өгдөг юм билээ. Тэрнгээр бас надад маш их таалагдсан. За тэгээ эргээ видеонд оръё. За дээрэс нь хороопны тос солино. За хороопны тос бол бас ялгаагүй MPM брендийн тос байгаа. За хороопны тосоо солиход би энэ чинь нэг зүйлээ энэ тэрээр олж мэдлээ. Юу вэ гэхээр би өмнө бол зөндөө олон машин хэрэглэж тосоо зөндөө олоодаа солилжсэн хэрнээ нэг ч удаа солиулж байгаагүй юм юу вэ гэхээр
хороопны тосны шүүр гэдэг юм бид нэг ч удаа солилж үзээгүй юм байна. Тэгвэл энэ ч бол инженер нь зөвлөж яг инженерийн юугаар үзүүлж байгаа үйлчлэгээ юу вэ гэхээр за бид нэр хороопны тосоос ингээд угаагаа сольчих болно. За тэгвэл энэ дотор тэр тосыг шүүж байгаа энэ шүүрийгээ солихгүй бол нөгөө шин сайхан тос игээд шинэ тосныхон үйлчлэгийг бас бүрэн авч чаддгүй юм байна. За тэгвэл P-Dav центр дээр яг энэ тосны шүүрийг хороопны тосны шүүрийг солих үйлчлэгээ. За дээрэс нөгөө нэг кастрыг нь цэвэрлээд кастрын жиргэвч ирзэний хүртэл ингээд солих үйлчлэгээ бас энд байдаг юм байна. Энэ бол миний хувьд бол энд орж ирээд олж мэдсэн шинэлэг бас маш их сонирхолтой бас таалагдсан зүйл байна. За тэгээд моторын тосоос солихдоо бас нэг MPM-ийн бас нэг автохимийн нэг бүтээгдэхүүн юу вэ гэхээр engine flash гэдэг мотор цэвэрлэх энэ бүтээгдэхүүн байна. Энэ яг хөөхтэр хуучин тосоо асахтаа хуучин тос дээрээ хийгээд мотороо цэвэрлээд за шинэ тосоо авах тос бэлдэх ийм боломжтой ийм бүтээгдэхүүн байна. MPM-ийн энэ моторын тосны хувьд бол за баруун зах зээл Европт бол бүр 15,000-аас 30,000 км хүртэл ашиглах зөвлөмжтэй байдаг. За яг Монголын эрсдэл зуур амьсгал зохицуулаад P-Dav центрийн зүгээс зөвлөж байгаа нь бол 12,000-аас 15,000 км-т моторын тосыг солиороо гэж зөвлөж исэн. За тэгээ видеоны ихэнд би хэлсэн бид нэр дөнгөж сая 6,000 км 6,000 гаруй км аялаад ирсэн тийм. За тэгвэл энэ аялал донд хөдөө орнотоо тий шорон зам маш их тоосчлт донд аялж явж байгаад ирж байгаа. Энэ үед бол агаар моторын агаар шүүгч бол маш амархан бохирдсон тий. Тэгэхээр нөгөөдний моторын илэгдэл моторынхаа эрүүл мэнд нөгөө тосныхон чанарыг хадгалахын тулд энэ агаар шүүгчийг бол заавал жилдээ нэг удаа хоёр удаа гихгүйгээр тогтмол шалгаад моторын тосоо солихоо хүлээхгүйгээр ер нь бол агаар шүүгчээ бол тогтмол сольж яхад бол гимгүү буруудахгүй илүү сайн гэж бол инженерүүд нь бол хэлж ирсэн. Тэгэхээр бас та бүхэн бас тэрийг бас хэрэгжүүлээд үзээрэй. Бид бол машина аваад жил гаруй хугацаа өнгөрчин. За энэ хугацаанд бол за магадгүй 10 гарцсан 15,000 км бол аялж хөдөө орнотуудаар явсан баг. За тэгээ шорон замаар зөндөө ол явж ирсэн. За энэ талаар бол тавьдаа суулж ирсэн. За тэгвэл энэ хугацаанд бид нөгөө яг анх орж ирсэн байдлаар машин ашиглажсэн. Тэгээ магадгүй одоо үйлчлэгээ их болцсон байх. Тэгэхээр би бас эдний инженертэй механикуудтай үзүүлж машин онцлуулж хагаад солиулмаар байгаа юм юу вэ гэдэг нэг хэдэн түүлгүүд байгаа. Тэгэхээр эднийх яг энэ Германы Febs гэх брендийн явхад ангийн сэлбүүдийг оруулж ирдэг юм байлээ. Өмнө бид нэр энэчээ ирж үйлчлэгээ авахдаа бас энийг хараад олзуурхаад өнгөрсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар бас юм онцлуулж хагаад шаардлагатай болвол солиулах саналтай байна. За жишээл миний энэ гарт харагдж байгаа бол яг доод гарны түүлгийг нь бас яг энэ Германы брэнд байх чинь. За тэгээ зөвхөн ингээ манай машин ч юм уу Toyota гэлтгүй эднийх бол Subaru, Mitsubishi маш олон төрлийн машинуудын яг юм явах танкийн сэлбэгнүүд. За тэгээ түрүүн хэлсэн тослохооны материалууд бол автохимийн бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчлэгээ үзүүлдэг ийм газар байгаа шүү. За тэгээ та бүхэн бас сонирхоод үзээрэй. Эдний бас сошиал медиа хуудасаас ороод үзээрэй. За тэгээд одоо ажилдаа орцгоё. За үзэгч нартай таатай мэдээд болоход P-Dav центрийн зүгээс 9 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 5 хүртэл Toyota 4Runner-тай жолооч нарт зориулсан намрын тос тослохоо үзлэг онцлогоо болон сэлбэг хэрэгслийн урамшуул зарлажээ. Энэ хугацаанд явхад ангийн онцлогоо өнгөө хийгдэж Нидерландын MPM брендийн тос тослохооны бүтээгдэхүүн болон Германы Febs брендийн явхад ангийн сэлбэгтээ 10%, тэмдэглэг тохироо болон компьютерийн онцлогоонд 50% хямдралтай үйлчлэгийг санал болгож байгааг дуулахад таатай байна. Мөн Modular брендийн ачааны хайрцаг Wheel Pro-ийн бутнуудаа 5% хямдрал зааж байгаа юм байна лээ. Дахиад хэлье. 9 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 5-нд зөвхөн 4Runner-тай жолооч нарт зориулан энэ өдрийг явуулж байгаа юм байна. Тиймээс 4Runner эзэмших ширэрлэгч нар маань зуны урт аяллаа дараах намрын үйлчлэгээ хямдрал урамшуулалтаа хийлгээд аваарай. Мотор хороопныхаа тосмааслыг солиулаад ингээд машин унаа явахад бол маш гоё мэдрэмж төрдөг. Яг нэг гоё нэг амьсгаа авчихсан юм шиг ийм мэдрэмж төрдөг. Тэгээд P-Dav центртээ бас дахиад талархал хэлье. За, жигсаалтын хоёрт бид нар юу оруулсан бэ гэхээр Pedersen амаржиныг оруулсан.
За энэ амортизатор маань яасан бэ гэхээр бид нар бас энэ талаараа өмнө дугаар хийсэн. Хамгийн гол нь Peters Track Rider foam cell гэдэг технологийн амортизаторыг бол би өөрөө нэлийн тэр foam cell гэдэг технологид нэлийн дурлаж тэрийг бас хайж олж тавиулсан. За тэгээд энэ технологийн амортизатор бол яг энэ амлсан тэрний цаасан дээр бичигдсэн байсан шигээ бол ажиллагаатай байж чадсан. За тэгээд ер нь бол яг бид нар шиг юм оффроуд аялал хийх дуртай нэлээд юм аялал хийдэг хүмүүст бол аль болох тохирсон юм амортизаторыг бол суйрлуулад яваарай гэж бол зөвлөмөр байна. Яагаад гэхээр өнгөрсөн жил бид адилхан яг энэ машинаараа аялал хийжсэн. Тэгэхээр тэр үед бол ачаа явж байхад стоктэй энгийн өөрийнх нь амарч ийн бол нэлээд суучдаг. За тэгээд тэр сууснасаа болоод сэвэ ихтэй болдог. За удаан ажиллаад эхлэхдээ ажиллагаа нь муудаад бүр ингээд тас тусгээ зохиод эхэлдэг те. Ийм асуудлууд үүсдэг байсан. Тэгээд нөгөө суусан машин чинь өөрөө туулах чадвар нь хүртэл дагаад ингээд муудчихдаг ийм асуудлууд үүсчихсэн бол энэ жил бол Petersen амортизаторыг тавиад ямар ч асуудалгүйгээр даацын хувьд бол ямар ч асуудалгүйгээр ачаагаа ачижлаа. Бараг өнгөрсөн жилээс илүү ч ачаа атсан баг. За тэгээ өнөөдөр энэ жилийн туулсан зам бол өнгөрсөн жилээс бараг илүү ачаалтай замуудыг туулж ирсэн. Энэ хугацаанд бол амортизатор маань ямар ч асуудалгүй ажилласан. Тэгээд шорон зам дээр ингээ хурдтай давхих үед бол 5 тухтай юм ямар нэгэн жижиг юм бартаа саадаг бол зорчигч болон жолоочд ямар ч юм сөрөг юм төвхтэй мэдрэмж өгөхгүйгээр ингээд тулах чадвар нь өсчихсэн байгаа нь бол шууд мэдрэгдчихсэн. За тэгээд дээрэс нь яг шулуун замд засмал зам дээр явж явах үед яг юм хурдтай явжаад ирэхэд ялангуяа манайх шиг дээрээ их өндөр ачаатай явж байгаа үед бол нэлээ ингээс савхан ханах мэдрэмж өгдөг байсан бол яг энэ шинэ амортизатор тавьсны дараа бол илүү тийм суур цайтай болсон санагдчихсан. За тэгээд яг хууд сөрөг хүмүүс бас ингэ хэлдэг юм оффроуд амортизатор тавих төр хатуу болдог гэд тэрийг нь бол би өөрөө их анзаараагүй. Надад бол их тийм хатуу мэдрэгдээгүй. Гэтэ ганц удаагийн тохиол байсан нь юу вэ гэхээр доторх бүх ачаагаа сулчаад яг засмал зам дээр явж байхад бол жоохон хатуу санагдчих байлээ. Яг бидний хувьд бол тэгж их ачаа багтаа явдаггүй. Ер нь л багаачнда байнгын тодорхой хэмжээний ачаатай явдаг болох тэр бүр анзаардаггүй юм билээ. Тэгэхээр та бүхэн бас өөрсдөө хэрэглээг бас бодоод үзээрэй. За хэрвээ та бүхэн яг бид нар шиг ийм аялал хийх дуртай тий олон хоногоор яг шороо бартаа зам дээр аялал хийдэг хүмүүс болвол энэ төрлийн амортизатор бол оновчтой сонголт болж чадчихна. Тийм биш нөгөө weekend warrior гэж ярьдаг шүү дээ. Хаа нэгтээ хөдөө гарчдаг. Гэхдээ засмал замаар явсаар гардаг ч юм уу. Шорон замаар их явдаггүй үе. За тий бас нэг ачаатай явдаггүй бол магадгүй танд хотын хэрэглээнд чинь энгийн өөрийнх нь амортизатор нь илүү тухтай санагдах болох тэрийг солихгүй ч байж болно. Эсвэл солилоо гэхэд яг энэ foam cell-ийн ийм өндөр даацын амортизатор биш. Эсвэргээр бас арай илүү зөөлөн амортизаторыг бас сонгох боломжууд бас байгаа. Тэгэхээр за тэгээд цаашдаа заавал Peters гэлтгүй бас өөр боломжууд сонголтууд бол байгаа тийм. За бидний хувьд бидний хэрэглээнд бол Peters амортизатор маш өндөр сэтгэл төрүүлсэн маш таалагдсан учраас чагсаалтын хоёрт орууллаа. Хоёрт оруулсан бас нэг шалтгаан нь юу вэ гэхээр энэ амортизаторыг бид нэр өвөл туршиж үзээгүй байна. Тэгэхээр өвөл бас ямар болох нь хөлдөлтөд зарцалт нь ямар байх нь гэдэг талаар бас өөртөө туршлага байхгүй учраас хоёрт оруулчихсан. Тэгээд өвлийн бас аяллуудын үеэр бас тэр туршилтуудыг хийж агаад та бүхэнд бас дахиад мэдээлэл хүргэнэ. За ингээд топ 5 чагсаалтын маань номер 1 бидний аялалд хамгийн хэрэг болсон хамгийн таалагдсан багаж тоноглол юу байсан бэ гэхтэр Maxtrax. Тэгэхээр Maxtrax-ыг анх худалдаж авна гэдээ ярьжсэн гадуур судалж байсан. За тэгээд хүмүүс бас янз бүрийн сэтгэлтэй байдаг. Ер нь ийм шавын тавцан ер нь яг байх шаардлагатай мөг юм уу те. Ер нь их шавраас гаргаад байдаггүй юм дөө гэсэн сөрөг сэтгэлдлүүч гэсэн байдаг. Тэгэхээр гадуур нэлийн судалсан. Тэгээ явсаар агаад яг Maxtrax гэдээ бас яг энэ ориг нөгөө өөрсдийнх нь Австралийн брэндийнх нь Maxtrax гэдэг шавын тавцан олж авсан. Эндээш баяртай байгаа. За тэгээд хэрэглээний хувьд бол та бүхэн манай бас видеоос харж болно. Яг шавартай үед те маш их хэрэг болсон. За энэ байгаагүй бол бид нар тийч илүү олон цагийг зарцуулах байсан. За винч байгаад винчээрээ гарсан тохиолдол байгаа ч гэсэн зарим үед тодорхой хэмжээнд бол яг энэ Maxtrax-ийн ачаар бол илүү сайн гарсан. Магадгүй одоо бидэрт бол яг 2 ширхэг байгаа. Анхнаас нь 2-ыг хосоор нь авсан. Магадгүй дахиад нэг хос те 4 ширхэг байсан бол бараг тэр шавраас илүү амархан гараад ирчих боломжтой байсан юм шиг санагдаж байгаа. За ийм ач холбогдолтой бүтээгдэхүүн байсан. За тэгээд хэрхэн ашиглаж байгаа талаараа бол яг өнгөрсөн тэр яг хөвсгөлийн аяллахын видеоны дундаа бол ярьсан.
За тэгээд яг энэ Max Trax-ыг ч гэсэн бид нар яг бүрэн хүчин чадлаар нь ч гэсэн одоо хүртэл ашиглаж амжаагүй байгаа. Тэгтэл аль хэдийнэ биднэрт бол маш гоё өндөр сэтгэлийг үлдээсэн байгаа. Тэгээд зөвхөн давцсан байдлаар зөвхөн шавраас гарахтаа ч биш те орхоос өмнө. За эсвэл цаашлаад одоо өөр тохиолдлуудад ч гэсэн энийг ашиглах нөхцөл байдаг болох төр бас биднэрт маш өндөр сэтгэл үлдээсэн хэвээр байгаа. Цаашлаад магадгүй би яг ийм шаврын давцсан гэж ярьдаг энэ recovery board-ыг ер нь юу юунд ашигладаг юм бэ? Яаж ашиглавал зүгээр байдгийн бэ гэдэг талаар бас мэдээлэл хүргэмээр байна. Тэрийг бас та бүхэн хүлээж аваарай. Тэгээд яг би Max Trax гэдэг дахин яриад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр яг энгийн хямдхан яг ийм шаврын давцсангуудтай харьцуулахад үүний хувьд магадгүй арай жоохон илүү үнэтэй байж магадгүй. Гэхдээ энэ маань илүү найдвартай хэрэглээтэй байж чаддгаар онцлогтой. За жишээлбэл яг энэ давцангийн хувьд бид нар яг тэр шавраас гарах гад дээр нь дугуугаа нэлээд их ураад ингээд эргүүлээд уг нь тийхийг зөвлөдгөө л дээ. Гэхдээ үйлдвэрээс нь тэгж болохгүй гэдэг ч гэсэн тэгээд гараад ирсэн байхад энэ шүднүүд нь илэгдэл маш бага хорогдсон юм байж байгаа жишээтэй. За тэгээд энэ Max Trax гэх брендийг TIC 4x4 offroad гэдэг дэлгүүр дээр бас худалдаалдаг. Patriot Campers-гаас гаднаа бичсэн байдаг те. Тэгэхээр эднийх албан ёсны дистрибьютор юм байлаа. Тэгээ эднийхээс бас худалдаж авсан. Дахиад хэлж байгаа шүү дээ. Бидний эднээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй зүгээр яг бид нартай айлхан аялагч сонирхогч ийм хүмүүстэй бас мэдээл болох үүднээс та бүхэнд ингэж хүргээд байгаа шүү. За тэгээд дараад нь би Max Trax-ийн хэрэглээний талаар бас видео хийхдээ энгийн бас шаврын давцантай бас харьцуулаад хийхийг оролдоно. Гэхдээ бас тухайн үед бас ямар байх нь харж л бай. За тэгээд одоогоор шаварт ашиглаад үзчихлээ. Бидний дараагийн зөндөө болох аяллууд байгаа. Магадгүй өвөл цасанд ашиглаж үзэх бах. Дахиад дараа 100 эсвэл энэ намар говь руу явахдаа элсэн дээр бас ашиглах тохиолдол гарч магадгүй. Тэгэхээр энийг бол бас яг бид нар чи ганцаахнаа аялж байгаа хүмүүс бол ийм давцантай байхад бол маш олон эрсдлүүдээс бас гарч чадах юм байлээ шүү. За тэгээд өнөөдрийнхөө листээр та бүхэнд өөрсдийнхөө туршлагаар ямар бүтээгдэхүүнүүд бас хэрэг болов. За цаашлаад бид нар ч гэсэн бас олон зүйлүүдийг бас хийж үзсэн тэр болгоноо бас мэдээл болгоод мөн аяллахын видеодыг ч зургуулад хүргэсээр байх болно. Хэрвээ та бүхэн манай суухыг анхудаага үзэж байгаа бол лайк, subscribe даахаа мартаоцай. Хэрвээ дахин орж ирсэн ч гэсэн subscribe хийж амжаагүй байгаа бол өнөөдөр заавал дараарай гэж та бүхнээс хүсэж байна. За ингээд дараагийнхын дугаараар уулзлаа. Баяр таа.